Өнөөдрийн бичлэгээр дэлхийн хамгийн төв, хамгийн том, ялангуяа Генсийн номонд хамгийн өндөр барилгатай бизнес хийхэд татвар бага баячуудын дэлхийн хамгийн их тайван тогтсон хамгийн гэсэн нэрийг зүүдэг Дубайта бүхэнтэй харагдаж байна. За өнөөдрийн бичлэгээр Дубай бас 800 жилийн өмнө дэлхийн төв болж ирсэн. Хар хорон бол хотын талаар үнэн бодит түүх архитектурын онцгой төв талаар тавхан сонирхолтой үзүүлж байна. За манайхан бичлэгэнд орцгоё. Их Монгол улсын нийслэл хар орон хотын байршил үндсэн мэдээлэл хэвдэл их Монгол улсын ялангуяа Аз, Европыг холбож байсан энэ хүү их Монгол улсын нийслэл нь 1235 оноос 1260 онд Монголын эзэн гүрний үед оршин тогтнож байсан бөгөөд мөн 14-р зуунаас 15-р зуунд Умардын Юан улсын нийслэлж байсан. Өмнө Өнөөгийн Өвөр Хангай аймгийн баруун хойд хэсэгт 20 сумын ойролцоо Эрдэнэзуу эдийн хажууд орчдөг бөгөөд орхны өндийн дэлхийн өвийн гадарт багтдаг юм. Хар өрөм нь 1290 онд Чингис хаан үндэслэн нийслэл байгуулах болсон юм. За ер нь л өгөөд дааны үед дууссан гэхэд буруудахгүй. Тэнд хот суурин анх байгуулагдсан 8-р зууны Уйгур улсын үед холбогддог. Хар өрөм хотын балгас энэ үлдсэн юуны дор 8-р зууны Уйгурчин улсын балгасан дээр баригдсан гэсэн үг. Чингис хааны үед хар өрөм нь голдуу сэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байсан юм. Цэргийн төв бааз хэлбэрээр орж байсан гэсэн үг. 1232 онд хотын гол хэрмийг байгуулж 1235 онд өгөөдөө Төв амгаланд орсныг барьснаар хот олон мөнгө авахтай болжээ. 1236 онд олон ван оюут оролцсон эхнэр өрөм үйлдэж ордон барьж гүйцэснийг тэмдэглэсэн Ойн баяр хийсэн гэж бичигдсэн байдаг. За хар өрмийг байгуулахад монголчуудыг зэрэгцээ Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Бал, Перс, Хятад, Солонгосоос нийт 1500 уран барилгачдыг албан хүнийг авчирсан гэж Юан улсын сударт бичснээр гардаг. Франц, Англи, Орос, Унграас нарийн гарын дүү үлдсэн юмнуудыг Төвд, Бал, Перс, Хятад, Солонгосоос хан болон барилгын дотор засал барилгын шинжтэй юмнуудыг хийлгсэн гэж үздэг юм байна. За хотын хэмжээ ба бүтцүүд хотын гол хэсгийг тойруулсан хэрмэн дөрвөн талаас тус бүр нэг асар хаалгатай байсан бөгөөд Марко Пологийн мэдээгээр эргэн тойрны урт нь 5 км гаруй хэмжээтэй гэж бичсэн байдаг. За археологийн шинжилгээгээр баруун хан нь 1500 м, зүүн хан нь 1200 м, хойд хан нь 1100 м хэмээн бичигдсэн байдаг. Хятадын нэвтрэх бичигт хар хорон 4 ли зүүнээс баруун дэж барагцаалбал 2 ли хэмжээтэй тэмдэглэсэн. За 1 лийн өөрөлцөөр 576 м бөгөөд хот нь хойноос сурагч баруунаас зүүн тийш нэвт гарсан томоохон голомжтой бөгөөд тэдгээр нь төв дундаа огтлож хотыг 4 төрөгт хуваадаг байлаа. За 1-р тойрогт мусульман гудамж зах зээл худалдаа наймааны гол. 2-р тойрогт Хятад төвдөөс ирсэн худалдаачид гар орчууд варан гидэллийнх. 3-р тойрогт хааны орд Алтан уургийн их жанжидын төв ордон. 4-р тойрогт шашны сум хийд илж төлөөлөгч зочдын зачин гидтийн байдал.
За мөн Хоргорон хотын хамгийн өнгө үзэмжийг нэгдэг байсан зүйл бол мэдээж аргагүй Төмөн амгалан ордон дотор хамгийн алдартай бүтээл болох мөнгөн мод юм. Мөн хаан Парисын газар дурандайхан Вильгельм Бүш хааны сангаас санхүүжилт хийж 50 тусгал арханы амд 1254 онд бүтээлсэн. Мөнгөн модны тогтолцоо нь Еролд нь айраг олгойдон гарах цоргон амттай бөгөөд 4 мөнгөн арслантай. Дотор оройд нь хүртэл 4 босоо хоолой, нэгээс нь дарс, нөгөөгөөс нь айраг, гуравдахаас нь балын ундаа, дөрөвдөхөөс нь будааны шар ариг гоождаг байсан юм. Орой дээр нь бүрээ барьсан Английн төр. Мөчөр, навч, жимс бүгдийг цол мөнгөөр басан мөнгөн мод байлаа. За ирээдүйг мөнгөн модыг та бүхэн минь харахыг үзхийг хүсэж байвал Чингис хаан үндэсний музейд мөнгөн модны дахин бүтээсэн хувилбар нь байдаг юм байна. За шашин болон соёлын хувьд хараа өрөм дэлхийн 3 том шашинтай улс байлаа. Буддын шашин, Христос, залын болон бөөн мөрөөлөн нөлөөлчдийн үйл ажиллагаа төв байсан юм. 1254 онд Мөн хаан дэлхийн түүхэнд анх удаа 4 шашин нөлөөлөгчдийг ирүүлэн онолын маргаан зохион байгуулсан өөрөө түүхийн явдал болсон юм. Яагаад хараа өрөм хотод 4 шашин яг мөр зэрэгцэн энд ингэж байж байсан бэ гэхээр хизээч Монгол хотод бөөгийн шашин бол Монгол шашин гэж харьцдаггүй. Христийн шашин бол Европын шашин. Лалын шашин бол дорнод шашин. Буддын шашин бол өмнөдийн шашин гэж ялгуурлахгүйгээр та нар бүгдээрээ л эрт тэгштэй гэж таарцсны үр дүнд 1254 он Мөн хаан дэлхийн түүхэнд анх удаа 4 шашин нөлөөлөгчдийг ирүүлэн онолын маргаан зохион байгуулсан ийм байлаа. За 1256 он хараа өрөмд нийт 15 сүм дугуйн байсан бөгөөд Буддын 12 сүм, Лалын болох мусульман шашны 2, Христосын 1 шашин мөн иргэний сургууль, номын сан, архив, түүх судлах хүрээлэн зэрэг соёлын байгууллагад ажиллаж байсан. Дэлхийн соёл иргэншлийн уулзвар мөн байлаа. 18 дугаар зуунд хараа өрөм нь Аз, Европ. 13 дугаар зуунд хараа өрөм нь Аянчин, Жуулчин, Зочингийн Албан түвшинд ихэстэй эрдэмтэн мэргэдийг өөртөө аллан дуудсан дэлхийн соёл иргэншлийн холбогч хот байсан юм. Монгол хаад нийт гүрнийг хараа өрмөөс удирж байсанд бол Алтан орд, Ил хаан, Цагаат, Юан улс иргэн аймгийн нийслэл олонд байсан ч их нийслэл нь хараа өрөм байсан юм. За мөн хараа өрөмд хосгүй өнөд нэг том сүм байсан гэж үздэг нь 8 давхар юм сүм томоохон ордон дугуйн байсан. За Төмөн амгалан хааны орд нь нийт 3,000 хүнийг цуглуулan дуудах 3,000 хүний зай багтаамжтай. За хоолны агуулга, хоолны юу бол том. Нилээн том ордон байсан гэж үздэг юм байна. За уналтын улмаас 1380 онд дайны улмаас хот сүрч монголчуудын эвлэлэн нийлж чадахгүйгээс болж дайны улмаас хот бол ихэнх хэсэнд сүрчсэн. За харин 1586 онд хотын нутагт Эрдэнэзуу хэд байгуулж шашны томоохон төвүүднийг болсон юм. За хотын бүтэц архитектурын хувьд бол 1254 онд мэдээлсэн Фламандын Франциск Алам Рубругийн Виалам хотыг тайлбарлахдаа 400 сарсан төрүүн хаалгатай, нэгэн сарацайн буюу лалын шашинтай, нөгөөнд Катай буюу хятадын орсны өвчтэй 2 хороотой, 12 харь шүтлгийн сүм, 2 мечет, 1 несторны сүм байсан гэж тэмдэглэсэн юм. Хотын иргэд нь Монгол, тал нутгийн овог аймагуд, хан, Хятад, Перс, Армен болон Европоос олгогдсон ирсэн хүмүүс байсан бол жижиг хэмжээтэй олон угсаатны хот байлаа. Өвөөтэй хаан 64 мод баган дээр сулгуулсан тэгш өнцгт ордон байгуулж гранитан суурьтай байрлаж хотод олон тооны тоосгон байшин, 12 шамааны шүтлгийн сүм, 2 мечет байсан бөгөөд хот урлалаар ялангуяа том чулуун мэлхийн өшөөгөр алдартай байсан билээ.
мөнгөн мод. За мөнгөн мод болон одоо хамгийн чухал одоо зөөлүүдийн нэг. За орчин үеийн одоо археологийн харахад бол 2021 он судлаачид дэвшилтэй геофизикийн аргуудыг ашиглан анх удаа хар хормын дэлгэрэнгүй газрын зургийг одоо гаргаж байсан юм. Энэ Монголын эзэн хөрөн нийслэн налаарх мэдлийг асар их хэлсэн гэж үздэг. Судлаачид 52 өдрийн хугацаанд 465 газалбыг Squirrel Superconducting Quantum Interference Device буюу дэвшилтэй соронзон мэдээлэл ашиглан хэмжиж хотын зам дүүрэг дотор бүсэд дэлгэрэнгүй зургийг бүтээсэн юм. Хот нь хэрэм өрөөнийхөө талбайгаас хэд дахин том. Орхны хөндөй рүү хамаагүй гүн тархсан байсан нь тогтоогдсон бөгөөд хотын хэрэм доторх нийслэлийн 40% нь хоосон байсан юм. Матлагын отоо шавар эдлийн зоох металл дархнээсээ их лалын шашинтнуудын оршуулгын газар илэрсэн зэрэгцээ заргааны тамга луу чимэглэлтэй автан зэстөл алтан перкрасаа өндөр чанарын хятад шаазын эдлүүл олдсон юм. Эдгээрийг хараадсан музейд одоо үзэж болно. За мөн одоо Монгол улсын ерөнхийлөгчдийн зарилгаар хар орон хотыг одоо шинээр байгуулах одоо төсөл одоо хэрэгжиж одоо байгаа. За гэхдээ нэг урт хугацааны юм болно гэдэг бол үнэн. За мөн VR-аар хар орон хотын талаар бол бас үзэж болдог, бичлэг нь байдаг. За бүр илүү нарийн судалмаар байвал Чингис хаан үндэсний музейд мөнгөн мод байдаг. Хар орон хотын талаар бас зарим одоо түүхийн баримт бичиг. За хар орон хотын бас музейд бол илүү нарийн энэ одоо лалын шашуудын оршуулгын газар тамга чимэглэлтэй автхан зэстөл одоо байна. За баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.